작은 살이 신이 내겐 원라 디르베데 호에호 작은 일색이 가다나 데비세 딩기를 볼한다 모르고도 За хондоо минь дорс одоо сайхан аварч байна. Оо сайхан аварч байна. Өө сайхан аварч. Сар шиндээ сайхан шинэлөө. Өө сайхан шинэ айл ихслээ. Алтан их цоглолоо. Их цоглууллаа. За бүгдээрээ сар шиндээ сайхан шинэлнэ. Өнөөдөр болохоор бид айгуу сонирхолтой бичлэг хийх чинь ямар бичлэг вэ гэхээр цагаан сараар бидэд мөнгө их цоглуулсан байгаа. Тэгээд цоглуулсан алтан мөнгнүүдээ та нартай харуулах гэж байна. Тэ аль болох тэр айл өгсөн гэдгийг санах гал хичээ тэ. Мөнгө өгсөн. Мөнгнүүдийг бол нийлүүлсэн байгаа болохоор сайн мэдгүй тэ. За хамгийн ихний бэлэг болохоор бид хэдийн хувьд бол маш хүндтэй бэлэг гэж бодож байгаа. Яагаад тийм бол манай хаку хүүд маань буурай амийн ийм бүрхэн дээл ингээд өөрийнхөө гараар ойж өгсөн байгаа. Бүрхэн ийм нудрахтай тэ. Хичээл цагаан сараар өмсүүлэе гэж бодож байгаа. За дараагийнх нь одоо бэлэг байна. Тэгэхээр мөнгө аяг өгсөн байгаа. Тэгээ манай хадам ээж аваа өгсөн. За утга учир нь юу вэ гэхээр бид 4 жил лагерт байсан. Тэгээ өмнө лагерт дээр маань хадам ааж хоёр маань ирж амжааг байгаа учраас бас цагаан сараар бас давхар одоо мэлаагаад ийм гоё мөнгө аяг өгсөн байгаа. Тэгээ мөнгө аяг нь одоо сайхан хэрэглээд явж байгаа асууч тэ. Шаркаг их өгсөн. Манай ихрийнх өгсөн. Тий, өнөрөө чи ихрийнх нь өгсөн билээ гэхгүй. Ийм шоколад байна. Ийм альчуур байна. За энэ болохоор надад өгсөн гэж байна. Оо юм хөөрхий. Энэ ийм хөөрхий ийм паск. Кошлаг гэж. Ийм 3 ийм хос кошлаг байна. Ийм хатгамалтай юм туулааны. Гол сахныхаа мийг аваач. Өнөөдөр болохоор ийм би л харуулж байгаа тий. Хүүхдийн ийм нэг 5 тий хоолны сет. Тэгэхээр надад өгсөн бэлэг. Энийг болохоор баярмагч өгсөн баха ийм. Манай хадам аав өгсөн юм тийм ээ. Сара гэдэг энэ болохоор нөгөө нэг Монгол хүний ярьсан зориулж хийж байгаа юм гол сахны бүтээгдэхүүн билээ. Тэгээд гарын тос, нүдний тос хоёрыг өгсөн байна. Одоо энэ гэсэн сет байна. Бас хэрэгтэй бэлэг юм тийм. Ямар ч хэрэглэнэ. Ийм шоколад өгсөн байна. Тэгээд энэ яг хөөх юм бэлэн Монголын нөгөө нэг голден говийн шоколад юм бэлэг. Энэ дээр нь болохоор хар шиндээ сайхан шинэлээрээ гэж бичсэн. Энэ ингээд аим хөөх юм дотроос нь тогтоо гарч ирээд тиймгуутай юм дотор нь мөнгөтэй. Монгол брендэд имцсэн юм билээ. Манай хамсан мэд өгчжээ. Танд энийг юм асууж чамд ихтэй хүүхд тагаад сараар ямар бэлэг авахгүй гэдгсэн бэ? Нэг хамттай юм тэгээд нэг өмсчхөр юм хамтлаа гоё гэдгсэн. Хүүхд тахад чинь чамд хамгийн гоё бэлэг өгдөг айл санаанд орж байна. Тэр айл нэг аим гоё бэлэг өгдөг гэл байн гочуур санагддаг айл гэдгсэн шүү дээ. Тийм айл гэдэг үү? Ер нь бүгдээр л гайгүй бэлэг өгдөгсэн санагдаад шүү дээ. Миний хувьд болохоор цамын төрөнд бид нар нэг манай аав ихч баярмагч ихлоо бид нар яг ингээд цагаан сар шинэ жил бүгднгээр нач бэлэг авдаг. Бүгд нь биднэрт яг ингээд хувь хүндээ өөртөө зориулсан бэлэг бэлдэг гэсэн байхгүй. Хэрэгцээтэй бэлэг авдаг гэсэн. Тэр нь амар гоё гэсэн. Тэгээд хамгийн гоё бэлэг нь болохоор нөгөө жоохон бахад эмээгээд очиж авдаг гэсэн. Октодтой болохоор дандаа нөгөө барби өгдөг гэсэн байхгүй. Тэгээд тухай чинь жоохон дэлийг цагаан сар болгоноор жил болгоноор тэр эмээ дээр очиж нөгөө барби авах гэж очихыг бүр ингээд хүлээж авч барби гаадаг гэсэн. Тэгэл тоглол нөгөөдөндөө хооц муцаа ял тийм. Динжи айлууд гэсэн бүгдийг нь дуусдаг гэсэн. Зитгсэн. Төгссөн шүү. Гэтэ сүүлүүд хотын хүүхдүүд арай гайг болсон юм шиг үнтэй. Чойр мар татсан чи хүүхдүүд хаалгануудаа яваад л шүү. Тийм хүүхэн байр мараар одоо байраараа л ихтэй явдаг. Тамгүй байлаа явахгүй. Жохо ичдэг болол байсан. Ямар тухайн буцаалах чил ичгүй орол хаалгана. Тэгээд нөгөө нэг цуглуулсан бэлгнүүдийг яадаг гэсэн бэ? Иддэг тийм. Тэгэл бүр яг өөртөө жоохон амааргүй санагдсан ээж дүүгэл. Ээж авнаас нөгөө нэг буцаага бэлэн өгсөн. Бидний цуглуулсан бэлгийг ээж аваа нэлээ их бэлэн өгсөн шүү. Нажук Монгол. Кажук юм. Аяг юм юу вэ? Энийг бүсэн шүү. Зүгээр гэж. Чамд өгсөн юм. Одоо төгсөн хаа. Хөөе Монголын юмнууд шүү те. Монголын юмнууд аягүй дэмжсэн биш манай хамаат нь. Энд дээр санаалж байгаа юм тий. Ийм бор өнгөтэй. Ийм хэл том юм байна да. Ээж бүр заавал гараас тавиараа л гэсэн. Сүнээр. Вау. За ийм морины сүнээр энэ. Морин жилтэй. Цорож байгаа юм байна. Цорож бэлгшээсэн л бэлэг. Энийг ээж тавиараа гэсэн тэр юун дээр зургийнхаа дээр тавиар дээр тавьчих гоё. Камерах. Оюунач юм гэсэн шүү дээ. Тийм. Дүүгийнх. Тийм. Болгоод өгсөн юм шиг. Тийм байна. Үнийний зурагтай тоглож байгаа үнэг шүү дээ. Тийм байна. Энэ аян юм хөөрх юм жижиг юм. Golden Gobi. Golden Gobi
Нобоо шилдэг. Бодлоо үстэй. Имэйл энэ төр шүү дээ. Чи ялын уншдаг. Юм байна имэйлийн. Би энийг Ялчгүй тийм гоё имэйл нямтай шүү. дараагийнх нь болохоор юм Монгол аяг байна. Амаа явах шүү. Вау. Гоё аяг. Ханзуи. Чиний зинхэр минийх юм алтлаг юм байна тий. Энэ болохоор 9 эрдний цайг нэ. Бол юм. Хиний хүсэл. 9 эрдний цай. Юм мэдгүй. Ямар ч доторх нь аим гоё харагч нэг юм. Хүсэл айлын комент бичээрэй. За. Янжмагч юм билээ задлах уу? Тэгээ. Янжмаач чи юм билэг их онцлогтой. Уут нь ингээ хийгээд айл алаар нь бэлдээ тавьчихдаг. Тэгээд тэр жил хэрвээ янжмагчинд очихгүй байвал их жоох муухай санагдахаар тэр бэлэг нь ингээ байж лээ. Энэ айл ирээгүй юм байна да гэдэг нэг тийм Янжмагч хэдэн настай лээрэ? 80 гарсан байна. Ийм цааш юм. Мөнгө. Надад өгсөн. Янжмагч юм билэг ийм цам юм шиг байна тий. Тэлээ болон өнөртөө бас Нүртээс өгсөн байна тий. За энэ болохоор бор ахих манад өгсөн билэг байна. манай хүргэнийх Идэлгэн юм. Тэгээд хажууд нь мөнгөтэй өгсөн. Доктортой мөнгөний дээр алийг авсан юм шиг байна. Кейс. кarbон кейс. Энэ бүр аим гоё. Яг 17-д энийг хийж явгаа ярьдаг л тий. Одоо би утсан дээр хийж хараад байна. За хийчихэр ингэж гоё зэрэг харагдчих шүү. Өстой гоё хэрэгтэй бэлэг байна тий. Энэ өстой гоё бэлэг. Тий гоё бэлэг байна. За дараагийнх нь болохоор манай дүүгийнх цогоо уян гоё өгсөн байна юм. Энэ болохоор юм солонгос нарны тос гэсэн. Солонгос маск өгсөн хамгийн гоё ийм юм өгсөн. Энэ болохоор говийн гифт карт энэ 100,000 төгрөгийн хэмжиг өгсөн байна. За энэ бас ээж өгсөн мэлэг. Бууна зүчиж. Эний бас Энийг өгөөг маа гэрээс зүгд гаргалсан. Одоо энэ бичлэг ээж үзэж байгаа бол sorry mami. Нүдээ ингээ харсан чинь бас ерөнхийдөө айгүй их нэг Монголдоо баг мөнгнүүд маань үлдсэн юм уу? Монгол мөнгнүүд маань Монголдоо ирэлцсэн юм уу гэж харагдаж байна. Танаа л үндэсний үйлдвэрлэлийн юмнууд ихэнх нь байна. баг 60-70% Тийм байна. үндэсний үйлдвэрлэл шүү дээ. Тийм байна. Тэгээд чойрт битүүний бууз хийгээд дотор нь нөгөө нэг зоос хийгээд тэгээд азтай хаа хин азтай хаа үдсэн чинь яг ингээд бид нар ингээ буузаа нилээ идчихсэн дээ. Нилээ хайх маягтай. Тийм нилээ хайх маягтай ингээд сэрэлж мэрээдэл идчихсэн. Тэгсүүдээ бууз авч өгөх гээд нэг бууз авч 50 гутаа ингээд голоор нэг гэж гараараа хувааж өгдөг байхгүй юу? Махын хүүдээ өгөх гэсэн чинь дотроос нэг азийн бууз гараад ирсэн. Тэгэхээр манай хүү азтай. Азийн бууз хамгийн ихэнд авсан битүүний өдөр. За тэгээ хоёр дахь үйл явдал нь юу гэхээр яг манай гэр бүлийнхэн яг жил болгон тийм жил болгон дөрвөн гэр бүл те нийлж хагаад одоо нэг гэр бүл нь нэг жилээ дагаад юм одоо азтай шалгаруулах бүх хүүхдүүдийнхаа бүх хүмүүсийн нэрийг аяганд хийгээд ингэ хэсэрж хагаад хамгийн жоохон хүүхдэр ингэ цуглуулдаг. Тэгээ энэ жил манайх тэр ээлж таарсан. Тэгээ бид хоёр болохоор энэ жил яг ингэ нөгөө нэг өгөх юм яг сайн олдохгүйсэн болохоор 200,000 төгрөгийн тэгээ шагналтай тийм цуглаа явуулсан байхгүй юу? Энэ чинь манай яг хангалжин хамгийн бага нь болохоор хангал сугалж байгаа. Болсон чинь намайг сугалсан. Аавгаас ахлаа. Тэгээд бид хоёр жоохон инэрэнгүү яагаад те хахад нэг хоёр удаа суулж үзьгээд өөртөө авчлаа гэж суулсан чинь чи билүү те тэгсэн аав суулсан хоёр дахь удаа халуунаас суулгадаад чинь тэн дээр нь холонгоо гараад ирсэн. Холонгоо гараад ирсэн. Тэгээ 3 удаа манай гэр бүл гарч ирсэн. Тэгэхээр гал моринжилт бол манай гэр бүлийнх олд зомог ихтэй аз хямар дагуулсан жил бол манай гэр бүлүүд бол байх юм шиг байлээ. За та нараас энэ жил цагаан сараар ямар аз тохиосон гоё юм онцгой үйл явдал болсон бол доор бичээрэй тий. За тэгээд ингээд өнөөдрийн юм хөрхөн бэлэгнүүдээ задлж үзлээ. Бас гоё сонирхолтой юм байна. Тэр энэ гал моринжилтыг хот хямартай байх болтугай. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол гоё гарын алга дэшээ харуул бид нар төгсөн бэлгүүдэд та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд та бүхэнд бэлэг өгсөн айлуудаа баярлалаа. Бүгдээрэнд намжилсъя. Баяртай.